Монгол орны уудам тал, сүрлэг улс, говийн гайхамшигт байгаль. Энэ бүхэн бол ирээдүйн хойч үедээ үлдээж буй үнэт өв. Энэ хөвийг хамгаалах нь зөвхөн мэргэжлийн хамгаалагчид бус нутгийн иргэд, малчид, судлаач гэд бүхий л хүний үүрэг юм. Тиймээс манай улс байгаль хамгааллын ажилдаа технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, шинжлэх ухаанд суурилсан, системчилсэн аргыг ашигладаг болоод байна. Смарт бол тодорхой орон зайд эргүүл хяналт шалгалт хийж, эргээд тайлагнах хэрэгсэл технологи суурилсан шийдлийг ашигласнараа хүрээлэн орчинд нөлөөлж байгаа хүчин зүйлс болон зэрлэг амьтдын мэдээллийг хяналт шалгалтын явцад цуглуулж, тэрхүү мэдээлэлд суурилан хамгааллын арга хэмжээг бодит зөв зохистой газар нь богино хугацаанд илүү үр дүнтэй хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байна. Нийт миний харьцсан талбай бол 5464 га талбайг хариуцж байгаа. Сардаа бүр 4 удаа хяналт шалгалт хийдэг. Нөгөө амьтанга хараад нөгөө координат мортноотой хийх ажил гаргадаг. Яваад эрг болгондоо одоо тайлангаа гаргадаг. Одоо болохоор смарт ажиллуулаад эхэлсэн шууд энчээгээс бүх юм явуулчихна гэсэн үг. Хэмжээтэй л байх юм бол цаг нэлээ хэмнэсээ ажил байгаа шүү дээ. Бүх ажиллагаагаа хийдэг болохоор бас даваа талтай байгаа. За смарт нь өөрөө биологийн олон янз байдлыг хамгаалах, тэр дундаа байгаль хамгааллын менежментийг илүү үр дүнтэй чанартай болгоход чиглэсэн програм хэмжээний цогц шийдлээ одоо. За одоо дэлхийд даяар смартыг 95 гаруй улс хэрэгжилж байна. За үүнээс 1200 гаруй тусгай хамгаалтай газар нутаг амжилттай хэрэгжиж байгаа. За Монгол улсад болохоор 2023 онд албан ёсоор сайдын тушаалаар бүх тусгай хамгаалтай газар нутагт ашиглахаар шийдвэр тогтоолно гарсан. Тэгэхээр одоогоор 42 тусгай хамгаалтай газар нутаг одоо смартыг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Хяналт шалгалт судалгаа шилжгээнд одоо манайх програм смарт арга зүй гэж ярьдаг. Манай байгууллагууд 3 дахь жилдээ одоо ашиглаж байна. Байгаль хамгаалалт залуучууд маань үндсэндээ тэр смарт програмыг ашиглаад ер нь бол хэвшсэн. Энэ смарт програм смарт арга зүй хэрэгжснээр одоо нэгт одоо хаагур хэмжээний замнал нь, хоёрт хийсэн ажилтнууд нь, гуравт байгалийн тогтцол одоо ажилтны доторх төлбөрөөр ондоо за амтэрлэг амтны, ургамлын, байгалийн тогтцол ус цэг гэдэг үсэнд байгаль гээд тэгээд үүнтэй холбоотой нөгөө зөрчлүүд байна тийм ээ. Зөрчлийн шин чанарууд, зөрчлийн шинж дотроо одоо ямар зөрчил гарч байгаа. Энэ бүгд нөгөө смарт аппликейшнээр тэмдэглэлтэй явждаг. Нэг давуу тал. Өнгөрсөн одоо энэ ихний 2025 оны эхний хагас жилийн байдлаар манай байгалийн нийт 63 мянган км газар туулчаад байна. Одоо энэ хойно самбар дээр харьцаад бүрдээ тийм. Малчин хүний ажил төрөл бол ер нь л байгаль хамгаалагч юм байна гэдэг л ингэж боддог. Яг хэрв смарт тим сүлжээ энэ байсан бол тэр тухайн үед тэр би одоо хулан 2 нүдний дургаар хахад 300 байсаал гэж яриад байгаа шүү дээ. Тэ? Яг тухайн үед тэр зургийн дараа давсан тэр нөгөө сүлжээ холбоо тэмдэглэсэн юм бас байхгүй. Одоо бол нөгөө юм хөгжөөд баримтжуулаад орон нутгад тийм юм байсан юм байна гэд явхлаар хожим бас түүх болж үлдээ. Хамгаалтай газар нутгийг 2 жил тутамд энэ одоо менежментийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлдэг байгаа. Тэгэхээр энийг үнэлэхэд энэ одоо цуглагдж байгаа мэдээ дата боловсруулсан үр дүн маань одоо маш их зүйлийг бол хэлж өгч байгаа юм. Тухайлах юм бол тусгай хамгаалтай газар нутаг дотор хянчилгалт хэдэн хувьтай байсан юм. Хичнээн зүйл амтан харагдаж байгаад одоо хэд байгаа даа. Хэдэн үзэгдэж харагдахгүй байгаа юм. Эсвэл одоо ямар одоо бэрхшээл асуудлууд шинээр бий болцсон байна. Ямар асуудлуудыг аль хэзээ бид нэр одоо гартаа авцсан шийдвэрлэсэн байна вэ гэдгийг эргэн харах тийм ээ. Тэгэхээр энэ бол менежментийн төлөвлөгөөний бас одоо үр дүн хэмжих одоо олон жилийн ийм өгөгдлийн баазтай бид болж штэ тийм ээ. Тэгэхээр энэ өгөгдлийн баазаараа дамжуулаад цаашдаа урт хугацаанд тогтвортой бодлого боловсруулах зөвлөмжийг гаргахад бас ихээхэн чухал ач холбогдолтой. Тэгэхээр улс орон даяар ингээд нэгдсэн мэдээллийн төвлөрсөн сантай ингээд болж байгаа нь бол байгаль хамгааллын салбарт бас нэг шинэ инноватив шинэлэг зүйл гэж бид бол харж байгаа.